Монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё яриатаагаар та сонио нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 28-ны баасан гарагийн та сонио нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөж гэрлээ найруулагч Ган болдын ангарах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Айлис хилийн чандад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашины лизингийн үйлчилгээгээрээ за мөн Your Home Your Zone Best Bazaar 2025 чансаа өндөр 64 бүхий баазартаа барилдаанаараа Best Buy-д хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдэв маань тусдаа гарсан хүүхдтэй юу өгөх вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. За ингээд айл гэр болж тусдаа амьдрах болсон хүүхдтэй аав ээж нь одоо юу бэлтгэж өгөх вэ гэдэг талаар ярилцах нь байна. Тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд та тусдаа гарсан хүүхдтэй бол тэр хүүхдээ юу бэлтгэж өгөөд гаргасан те. За байр орон сууцнаас өөр бас юу гэсэн өгж ийсэн. Хэрвээ хүүхдүүд чинь тусдаа гараагүй байгаа бол тийм ээ ирээдүйд юу ингэж төлөвлөж байгаа вэ ч гэдэг юм уу. За өгцүүлээ өөртөө мэдээд өгсөн үү эсвэл хүүхдүүдээс асууж өгсөн үү ч гэдэг юм уу. Эдгээр асуултнуудад хариулахад болно доо баг. За миний хувьд одоохондоо тусдаа гаргасан хүүхд алга. Гэхдээ би зүгээр яг хуу энэ гэхдээ миний л бодол штэ тий бид нар бүгдээрээ л үзэл бодлоо хуваалцдаг нэвтрүүлэг юм чи. Хүүхдтэй юм бэлдэж өгнө гэж боддгоо. Яагаад гэвэл би хоёр хүүхдтэй зүгээр миний хувьд одоо эцэг гэхийн хувьд одоо ээж хүний хувьд оюуны хөрөнгө оруулалт хийж өгөхөд болно гэж боддог. Тэгээ гоё сайхан дурсамж үлдээхэд болно гэж боддог. Тэгээд тэр дараагийн хүнтэй суугаад тусдаа гараад явах амьдрал бол тэр хүний процесс учраас тэр хүн өөрөө л амьдралынхаа ямар нэгэн одоо байр орон сууц байна уу машин байна уу тий тэр ямиг өөрөө л бэлдээд өөрөө л хүүхдээ өсгөд явах хэрэгтэй гэж боддог. Би ч гэсэн өөрөө тэгж ирсэн болохоор магадгүй тэгж өссөн болохоор магадгүй тэгж боддог байж болох юм. Гэтэ энэ бол нэг тийм буруу юм биш байхаа. Яагаад гэвэл тэр чинь бас нэг л хүний амьдрал хичнээн миний хүүхэд ч гэсэн бас нэг тусдаа хүний л амьдрал ахгүй юу. Тэгээд хитрхи хэмээн бэлдээд өгчхөөр бэлэнчлэг сэтгэлгээтэй болчих ч юм уу. Эсвэл зүгээр ингээд энэ ээж ингээд өчтөм чинь гэл хараад байдаг ч юм уу. Тэг өөрөө нэг амьдралын тэмцэлгүй ч юм уу болчтой болоо гэж боддог. Гэхдээ манай охин харьцангуй бие даасан учраас манай охин болж чадна гэдэгт би итгэдэг. Тэгээд яг ийм хүн чадах одоо амьдралаа цаашаага өөрөө аваад удирдаад залаад явах чадвартай хүн бие болгож хүмүүжүүлж өсгөж хүмүүжүүлж өдий зэрэгтэй болгосон л миний хувьд одоо миний үүрэг хариуцлага гэж би ойлгодог. Тэгээд тэрнээс ш эд хөрөнгө бэлдэж өгөх бол нэг тийм чухал биш гэж би боддог. За гэхдээ энэ бол миний л бодол. За яа манай шууд эфириутаас 77 38 83 утас маань нэглээ. Хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрвээ яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод тэгээд утсаараа яриараа за мөн машиныхаа блютутэд утсаа олбсон чихвчээр ярьж байгаа спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад за утсаараа радио онтраагаад утсаараа шууд яриараа. За эхний сонсогч 99-ийг 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 99-ийг 2. Эмжил радио байна уу? Байна сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдв сонссноо? Сонссон. За таныг сонсож байна. Яг би болохоор одоо 45 насны төлөөлөлтөө. Хоёр хүүхэдтэй. Тэгээд би бол яг гэр бүл болохдоо эхнэртэй бол өстой гадаадад хоёр талаас чамдаа нийлүүлж барьж явал байр төрөсөлж явал тэгэл гадаадад олон жил ажил хөдөлмөр хэрэглэж байгаа байр орон сууцтай болол ингээл нэг нөгөөлөхөд бол ер нь нэг яг дундажаас арай жоохон дээгүүрх тийм амьдралын төвшөнд хүрсэн. Яг ажлын байр бизнес босгоод ингээд ер нь бол одоо юу гэдгийг өдлөлт хөрөнгө байшин сав одоо ажлын байр бий болгоод ингээд явсан. Тэгээ энэ болгоныг бол мэдээж тэгэл одоо хоёр хүүхэд маань би анхнаасаа л хэлсэн л дээ. За ингээд аав ээжийнхээ энэ үргэлжлүүлээд явах энэ бизнесийг бол одоо ингээд та ерөл ингээд үргэлжлүүлээд аваад явна. Тэгээд одоо энэ сургуулаа төгсөөд ирэхэд чинь одоо ингээл энэ юмнууд ч юм харин ийм боломж бол одоо аав ээжээрт нь бол ёстой тийм байгаагүйгээ ер нь бол мэднэ л дээ. За өөрөөр би нэг юм асуучих. Та яг ямар төрлийн бизнес эрхэлдэг? Би болохоор үйл хөдлөх хөрөнгийн бизнес. Тэгсэн чинь танаа хоёр хүүхэд чинь огт тэр наад бизнес чинь сонирхдгүй шал өөр зүйлс өсөл сонирхолтой байвал та яах вэ?
Одоо тэг хүчээр тэгээд миний энэ бизнесийг өргөжлүүлэх ёстой гэд тулгах юм уу? Гэхдээ одоо тэгэл би яг тэр манай хүмүүс болохоор яг IT мэргэжлэр ингээд гадаад сурдаг. Охин маань болохоор одоо ингээд бас хятадд IT-ийн чиглэлээр яг ингээд сурж байгаа. Гэхдээ яг зүгээр ажлынхаа хажуугаар энэ зүйлээд аваад явна эсвэл зүгээр яг энийг цаашлуулад өөрсдийн офис ингээд яг компани бий болгоод ингээд явах боломжтой шүү л гэж юм хэлж байгаа. Тэрнээс бол яг тэгээ заавал үргэлжлүүл гэж би бол хэлдэг юм л да. Аа. За. Энэ байгаа энэ нүүдэл хөтгөрөнгүүдийг та хоёр эзэмшээл цаашаа одоо тэгэл дараагийнхаа одоо юу гэдгийг бизнес бас сайжруулад явна уу яана та тэр өөрсдөө чинь л асуудал гэл. Тэгээд та одоо хоёр хүүхдэд тусдаа гарахт нь бол өөртөө байгаа бүх юмаа үлдээгээд гэтээ та бас тэр чинь тусдаа гарсныхан дараа та бас амьдрахал бэлгүү дээ. Яг өнөөдрийн сэдв бол тусдаа гарсан хүүхдтэй юу өгөх вэ л гээд байгаа штэ тий. Тий, би бол яг эргэтэн тэгээд за ингээд байр орон сууц одоо юу гэдгийг нэг машин тэргэм хүмүүс чинь ингээд санаа зовлтгүй ингээд бэлэн байна бити ингээд хар ажил хийгээд ингээд хичээл ном бити хаяараа ерөөсөө зөвхөн хичээлээ хийлээ сайн сур гэл ийм л шаардлага тавьдаг. Бусад бүх юмыг би арай чинь даана гэл. Зөв. За. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. За сонсогчдын холбооны дарга маань ингэж байна. Манай ээж аав хоёр айгүй сонио охин хүүхэд хэцүү тэгээд хамаг юмаа барьж гүйсэн штэ. Тэгээд намайг болохоор эрэгтэй хүүхэд яах вэ? Амиа аваад явчихноо. Хүүхэд хэцүү гэдэг. Одоо надад ч авах юм үлдээгүй ах уу гинэ. За дараагийн сонсогч 99 эртээ дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 Эмжил радио. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би яг хоёр хүүхэдтэй юу үлдээх вэ гэдэг бол одооноос би хэлдэг л дээ. Та хоёрт юуж байхгүй л гэдэг. Энэ босгосон зүйлүүд бол ээж аав хоёр гэж юм аа. Та хоёр зөвхөн суралцал гэж хэлдэг. Тэгвэл энэ чинийг шүү энийг чамд авсан чи том болоод эзэмшин энэ гэж би огт хэлдэг ба. Өөрөөсөө би болох гэж хэлдэг. Яг тухайн цаг үед харин нас биенд гүйцээд би хоёр хүүхэдтэй бас сайн үнэтэй талхуу хоёроо бас хоёроо бизнес эрхэлдэг. Яг нас биенд гүйцээд юмыг наадад цаантаа нэг ухаардаг үед нэг туслах зүйлээ туслана гэж боддог. Одоогоор яг миний бодлоо л доо. Яг тухайн үед яг би одоо сайн мэдэхгүй. Би ч гэсэн яг өдөө хүртлээ явахдаа яг хэрэгтэй үед манай аав ээж тусалж ийсэн. Одоо ингээд байдгаа ингээд бүгдийг нь өгч яваагүй. Тэр нь ч бас зүг гэж би боддог л та. Аха. Зөв. Би бол юм боддог тийм ба. За холбогдсон баярлалаа. За энд манай нэг сонсогч чи гэд бичсэн байсан байхгүй юу? За сэдвээ сайн сонсон шүү. Эхний хүн попрод ороод ирвэл дараагийн хүмүүс нь ташраараа намираад попрод явчихдаг шүү гэдгснээр би сая одоо өөрийнхөө үзэл бодлыг ярьдгүй байж юу ядаргатай. Хин яг жоохон буруутч юу. Өнөөдрийн манай сэдв тусдаа гарсан хүүхэдтэй юу өгөх вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа шүү. За дараагийн сонсогч 99 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99. Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За таныг сонсож байна. За дөнгөж сайн машинаас аваад хоёр дахь энэ уртлын үний яриаг төгслийн сонслоо. Тэгээ та юу ярих гэж орж ирсэн? Одоо сэдвээ чи ойлгоогүй сонсоогүй бол үгүй ойлгосон бид өөрөө сонслоо. Хүүхдүүд насны хүрт нь юу өгөх вэ л гэж ярьж байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр өөрийнхөө кейсийг яриа. Окей. За. Тий өөрийнхөө кейсийг. За. Тэр одоо би хүүхдүүдэд 10-ын дараа бүх юм чинь бэлтгэсэн гэдэг бол миний хувь хүний бодол шүү. Маш буруу бодол байлаа. За. Би бол тэгж ойлгож байгаа. Одоо яг хоёр дахь залуу ярьлаа. Намайг ядарсан үед аав ээж маань тусалж дэмжлээгээд ярьж байна. Бас аав ээж байгаа тусламж өгдөг юм бол сайхан байна л та. Гэхдээ хүүхэд өөрийнхөө амьдралыг өөрөө босгох ёстой юм шиг. Хүн ернэ. Сайн ч вэ, муу ч вэ. Тэгэл алдан ноонон тэндээс юм сурна гэж ойлгодог шүү дээ. Би бол бас 3 хүүхэдтэй. Хүүхдүүдтэй би энэ байр, энэ юу таанд жоох хамаагүй шүү. Энэ чинь ээж хоёр өөрсдөө босгосон бид нэр өөрсдөө мэднэ. За одоо боломж байгаа дээр хичээлээ сайн сур. Тэгээд цаадчаа сургууль аваад явах чинь игдлэж олцны дийзэг бол авчихна. За ингэ болоо. Карманд чинь $100 хэвлэл хийх баг шүү. Хийхгүй ингээд болоо.
Энэ бол нэг талаар жоо. Танаа том чи хэдтэй одоо? Манай том одоо 18-тай сая Ютагийн их сургуульд тэтгэлэг аваад тэнцсэн тийш явах байгаа одоо. Тэгэл өөрөө 40-30 хүүхэд чинь ингээл өөрөө нөгөө сургуультайгаа харьцаал дотор өрөөний төлөвлөрөө хөнгөлөөл хөшөө нэмэлт юу байна гэж өөрөө судлаад ухаад байдаг юм шиг байна. Зөв. За. Зүгээр санагдсан шүү. За. Ямар За холбогдсон баярлалаа. За баярлалаа. За манай шууд эфириудаас 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа тусдаа гарсан хүүхэдтэй юу өгөх вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа. За орхон жижиг зүрэн өндрийн мэндэ хүүхдүүдтэй ээж аавыгаа ажилтаа боломж чадaltaй байгаа дээр сайн сураад аялаад юм үзээд гэр бүл зохиогороо л гэж хэлдэг дээ. Гэр бүл зохиоход мэдээж тухайн үеийнхээ боломжоор байгаагаа өгнө штэ аваад өгөхгүйгээс хойш гинэ. За дараагийн сонсогч 9981-тэй дугаартай сонирхтой холбогдлоо. 9981. Эмжил радио? Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Радиогоо унтраагаад уцаараа шууд яриарай. За. Унтраасан. За. Би нэг 50 гаруй насны хүмүүсийн төлөөлөл байна. За. 2 хүүтэй. За тэгээд Монгол уламжлал байна. Хүү гэдэг үл ааргэрээ авч явна. Тэгэхээр бол монголчууд хүүхдийн бол гэр дасч өгдөг л уламжлалтай. Тэр би боддог. Гэхдээ би байр бэлтгэхгүй. 2 хүүтэй гэр барьж өгнө гэж боддог байхгүй юу? Монгол хүн л учраас. За. Тэр хүн хүүхдүүд мэн тэгээд гэрийг байшин болгоно уу, байр болгоно хамаагүй шүү дээ өөртөө мэд. Гэхдээ манай 2 хүү бол одоо нэг хүү маань бас Японд сурч байна л та. За. Тэгээд таныг юу ч бэлтгэхгүй бид нэр өөрсдөө босох хэрэгтэй л гэсэн бас үзэлтэй. Гэхдээ миний боддог бодол бол эцэг хүн аав хүн бол үргэлжлүүлж Монгол уламжлал гэдэг би бол тэр эрэгтэй хүүхдүүдтэй гэр бүлдэж өгч явсаа гэдэг бодолтой байдаг үнэхээр тэрийг л хэлэх гэсэн. Гол сайхан гэр бариад өгч тэр хүүхэд тэр гэрийг сайхан аваа явна уу тэрийг яагаад байр цаа болгоно тэр нь л хамаагүй. Тийм нэг бодол байна гоо. За одоо ер нь Монгол гэр яг иж бүрэн ингээд Монгол гэр ямар үнэтэй хэдэм болоо? Гайгүй шүү дээ одоо нэг сайн гэр барилаа гэхдээ одоо нэг 10 сая төгрөг дотор багтаа шүү дээ. Одоо бүр дотор талынх нь бүх тавилга мавилгатай нь хамт уу? Тий. Гэрийн тавилга мавилга гайгүй шүү дээ. Гайгүй байхгүй юу? Тэгээд тэр чинь нэг тэрийг сайхан аваа явах хэрэгтэй л байхгүй юу? Тэгжээж монголчууд Монгол тахтаагаа авч үлдэн тэрээр амьдрын би өөрөө бас орон сууцнд амьдардаг гэсэн өөрөө бас гэртээ гэртээ байдаг байхгүй юу? Тэгээд юу мэн гэртээ очиод байж сайхан дуртай. Яа би хэлтээ аав нь гэр барьж өгнө шүү. Та цаашаа явах нь хамаагүй. Манай юу тэр янз бүр зөвшөөртэй. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ярилцагчаар хилийн чанад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашин лизингийн үйлчилгээ үзүүлж буй iLease хамтран ажиллаж байгаа. За Инвескор лизинг компани нь 2021 оноос хилийн чанад байгаа монголчуудад зориулан iLease орон сууцны лизингийн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлсэн. За ингээд Япон, Бүгд Солонгос улсад албан ёсны төлөөлөгчийн газартай, за мөн Америк, Швед, Франц, Финлянд, Чех, Унгар, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 10 улсад одоо 22 гаруй гэрээт агентуудаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудаа хүргэн ажиллаж байгаа. За Австри, Герман, Канада, Нидерланд, Словак, Турк, Унгар, Чех, Швед, Швейцар, Арабын нэгдсэн Эмират улс, Япон, Өмнөд Солонгос, Америк гэх мэт улсад амьдардаг монголчууд маань за хэдийн лизингэд хамрагдаад орон сууцаа худалдаж авсан ийм бас гоё кейсүүд байна. За тэгэхээр iLease орон сууцны лизингийн үйлчилгээний урьдчилгаа төлбөр нь 20%. За харьцангуй уян хатан нөхцөлтэй шаардлага багтаагаар гадаадд байгаа монгол иргэдэд лизингийн үйлчилгээгээ үзүүлдэг. За ерөнхийдөө та дэлхийн хаанаас ч хүсэлтээ гаргаад эх орондоо орон сууц автомашинаа сонгоод iLease захим хуудсанд лизингэнд хамрагдах хүсэлтээ илгээх боломжтой. За харин iLease таны хүсэлтийг судалж хүссэн байраа худалдаа авахтай туслах болно. За гадаадд байгаа монголчууд маань доорх нийтлэг шаардлагыг хангасан тохиолдолд лизингийн үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. За нэгдүгээр та
Монгол Улсын иргэн 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх. Хоёрдугаарт санхүүгийн байгууллагад хугацаа эдэрсэн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх үр төлбөргүй байх. За 3-дугаарт гадаадад байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 6 сараас доошгүй хугацаанд доктор сууршилтай ажилласан байх гэсэн энэ 3 нөхцөлийг хангасан байхад та шууд IELTS лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой байх. Тэгэхээр та яг одоо 72 тэгтийг 27 тэгтэг гэдэг утас руу холбогдоорой. 72 тэгтэг 27 тэгтэг. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хилийн чанад байгаа монголчуудаа виз хамаарахгүйгээр орон сууц болон автомашин лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа цорын ганц компани болох IELTS хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 88 22-т дугаартай сонирхтой холбогдлоо. 88 22. Эмчил радио. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За, юу яасан уу? Сэдвээ сонсон нөхөө. Сонсон. За, таныг сонсож байна. Би 3 хүүхэдтэй. За. Мэдүүлэл байна. Тэгээд яг нэг хүүтэй том маань одоо 30-тай. Охин дутаа гараагүй. Үнтэй суудгүй. За. Яа, тэгээд яг хэрвээ гарах дээр туулах юм бол охтуудыг би 2 охиноо одоо юу яана гэж боддоо штэ. Нөгөө одоо бидний уламжлал яг нөгөө галтгооны хэрэгсэл оромжлол одоо юу гэдэг нэг юу гэдүүлээ. За, ор гудастаа очно гэдгээд байсан. За. Тэгээд идэвхтэй. Тэрийг ямар ч юм бэлтэж өгвөл гаргана да. За. Боддог. Хүүдээ бол ер нь нэг байрны урьдчилгаа үлдсэн эдний үед ч одоо өөр олцох байлгүй дээ. Яг л нөгөө байрны урьдчилгаа явж лах байлгүй дээ. Байрны урьдчилгаа нөгөө үлдсний нөөцтэй өөрөө л үтгэж хийн л гэж үзүүлнэ дээ. Ер нь тийм л бодолтой байдаг. Зөв. Октод бол яг вэ тэгээд нөхөр бол тэгээд аваа явчих штэ. Саун таарах тийм ээ. Тийм утгаараа 2 охиныгоо орлол тэгэл гэж боддог. Хүмүүс яг нь юунд ч үтэй санаа зов сурмор гэдэг нөгөө дөрөвний попро явцдаг гэдэг шиг. За. Тэгэж минь би шахахгүй манай хүү одоо би 0 худлаа хэлээд яхав зүгээр. Хичээлд бол нэг өөрөө ч хүндрийн нэг болоод сонирхоод өөрөх нь яг сонирхлоор л явуулъя гэж боддог. Тэрнээс заавал нэг онц суурч тийм ээ. Хичээх хэрэгтэй, тэрийг ингэх хэрэгтэй гэдэг. Бид нар чинь хизээж бидний хүснээр явдгуул ахгүй юу яг. Яг үнэ. Тэ. Яг үнэ. Гэхдээ чи нэг дуулаач би нэг ганц л удаа нэг урлын үрэлт миний хүн нэг анхны хайр хүчтэйгээ энийг нэг дуулчихсан. Дийлээгүй юу? Яг доосон та. За. Тэгээд нэг л удаа тэгсэн бид хэж ийм урлын дуулахгүй гэж. Уул нэг сонсон сайтай тэгээд тэрнээс ерөөсөө тэгэл бодвол өгөөд та нэрээ би өөрөө дуртай юм би. Тэгэл санснаар явдаг юм уу тэгээд. Одоо том охин чинь 30-таа. Гэхдээ чи минь нэг хүн амьтантай дугаа гэдэг ингээд. Тэгээд гогтныг намайг таахгүй уцааж ирсний би таахгүй юм. Яа бодсон штэ. За. За, холбогдсон. Юм ярьцгаанаа хүмүүс. Гоё шүү. За, холбогдсонд баярлалаа. Манай охин бас ярих гэдэг шиг байна хажууд. Алиг ирлээ нэг минь ярихгүй мó. За минь мэдээчтэй. За. Таны гэрлэгч. Сайн уу? Тэ. За, чи хэдэн настай? 10. За. За, 30-та том маань 30-та гэхлээр ээжтэйгээ илүү ойрхон байдаг баха тий чи. За. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэнцээ. Баярлалаа. За, ээж охин 2. Ээж 3 хүүхэдтэй ээж те том нь 30 гарсан. За, тэгээд тусдаа гараагүй. За, дараагийнх нь хүү тэгээд бага охинтойгоо явж байгаа мэт те. За, сайхан байна уу? Сайхан байна. За, манайхан мисс сэтгэл бичигсэгт гоё сэтгэлүүдээ бичиж орж ирсээр байна. Соёл Эрдэнэ Надя өөрсдөө амьдралаа босгоно гэсэн үзэлтэй хүүхдүүд энэ үед гарч ирж байгаа зөв гэж хардгаа гэсэн байна. За, дараагийн сонсогч 9924-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9924. Эмжил радио. Бано. Сайн. За, сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За, сайн байна уу? Намайг ихтэй би анхудаа санаж юунд холбогдож байна л да. За. Одоо ч яг нэг өөрийн кейс ярих гэхлээр 2 хүн маань хоёулаа тусдаа гарчиж байгаа юм. За. 6 хүүхэдтэй. Том маань одоо угаа хүүхд аваад
одоо хүүхдтэй олоод хоёулаа оюутан тэгээд тусдаа гарсан. Тэгээд бүгд л бэлдэж өгөхгүй л оюут хүүхдтэй юучгүй цайлангүй хүмүүстэй яг л тийм байдалтай байгаа байхгүй юу? Аа тэрний дараагийнх маань хүүхд маань Солонгост одоо бас найз өхөнтэйгээ бас сургууль сурч байгаа. Бусдал бүгд ингэ бэлдээл яг нөгөө гадаадд амьдарч байгаа хүүхд болохоор өөрөө эндээс ингэж явуулаад өгсөн мөх тэндээ очиод ажил төрлөгийг өөрийгөө хөөрхөн болгоод одоо ингэж танаас мөнгө авахгүй аваа гэгээд өгөө тэгээд байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр бас нэг хүүхд чинь бас нэг ондооч манайсан 6 хүүхэдтэй бид нар ингээд ямар хөө ажил төрлөг лээж аваа яадаг гэдэг бүх юм бэлдээд өгдөг чинь бас нэг хүүхд толгойд нь өөрт нь байдаг юм шиг байна гэж бодоод байгаа. Одоо том хүүхд маань хоёулаа эхнэр нь юу оюутан өөрөө оюутан дээрээс нь хүүхдийн цэцэрлэгтэй. Тэгээ яг бид нар жоохон хувийн ажил хийдэг л дээ. Тэгээ нэг хувийн ажил хийдэг болохоор манай дүртэрээд өөрөө ажиллаа хийгээд мөнгө аваад амьдралдаа ингээд аваа явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг одоо бидэртэй цугийн амьдрахгүй тустай хөөрхөн жижигэн байшинт очиод тустай амьдраад өөртөө галаа төлөөд юм аа гэдэг нэг амьдрын зөвхөн амьдралыг үзээд байгаа байхгүй тэг хүүхдүүд. Тэгээ ер нь жоохон амьдрал үзэх хөстэй дүүнрээ одоо ингээд авч явах хөстэй гэсэн тийм хариуцлах хүүхдэд эрэгтэй хүүхдэд ер нь угаасаа байдаг юм шиг цаанаас би энэ амьдралыг өөрөө авч явах хөстэй аавж гэсэн болцгоо л нэг тийм юм нэхэхгүй байх хэрэгтэй гэсэн тийм бодолтой байд юм болов. Тэгэн болгон дээр ээжтэйг ингээл яг бүр болохгүй хэлжлээ юм л та чаавас. Тэр хоол унд гурцгуунаар ингээл бүгд дээр л инглээ тэглээгээл хэлжлээ юм. Тэгсэн мөртлөө бас жоохон санаа зовоод идэв. Тэгээд одоо танаа хоёр танаа хүүчин тэгээд түрээсийн байранд тусдаа гарсан юм уу? Эсвэл бүр хөрхөн жижигэн байшин худалдаад авсан юм уу? Тэгээд та яг хүүгээ тусна гарахт нь одоо бүх юмыг өгсөн гэхэлэр бүр бүгдийг төгчүүлээд өгсөн юм уу? Энийг л яриа бүгдээрээ. Үгүй. Манай нөхрийн ээжийнх нь нэг жижиг хөрхөн байшин бидгсэн. Манай ээж өнгөрсөн тэр сул байсан. Тийшээ шууд очиод амьдэрсэн. Бүхэмэл байсан өөртөөх нь. Тэгэл хэрэгтэй юм аа гэл тусдаа гарах үүрэг эцэх хийж одоо үүргэл юм чи ямар түрээсийн байр гээгүүлдэ тэгээд байга байшинд очил тусдаа амьдэрсэн. Тэгэл өөртөө тэндээ сайхан амьдрал. Зөв. За холбогдсонд баярлалаа танд. За хонгор зүйл яндан жам цацсан байна. Хөрөнгө байгаад амьдралын ухаангүй бол үрээд л дуснаа л гэсэн байна. За манай шууд эфирийн удаас 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 өндөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв тусдаа гарсан хүүхэдтэй юу өгөх вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа шүү. Дараагийн сонсогч 99 10-та дугаартаа сонсогчтой холбоодлоо 99 10. Амжилт радио. Сайн байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би яг ийм тийм юм уу гэж бол одоо бүр тогтсон тийм бодол бол байхгүй байгаа. За. Тухайн үед нь одоо ямар хүнтэй суух нь тий. Би дандаа өгтөлтэй л та. За. Дан октод бол бас чанга шүү тий. Тэгээд тухайн үед ямар хүнтэй суух нь одоо нөгөө хинээс дутахгүй нчтэй гэдэг шиг одоос харж иж болъё гэж боддгийг. Залуу хүмүүст бол хамгийн ихний хэрэгцээ нь бол ямар ч гэсэн орон гэж боддог. За болж игэл одоо нэг дулаан тухтай байр нэлтнэт хөлтэй бол ингээд аашлахад бас ямар нэг төлөв амьдрал. Тэгээд тэрнээс цаашх юм нь бол өөрсдөө ингээд анаа бүтээгээд яваа. Гэсэн тийм л ер нь бодолтой байдаг. Зөв. За ер нь бол хөргдүүдээсээ шалтгаалж юм өгөх гээд байна те октод та. Тийм би юм бодож боддог. За бас нөгөө нэг механик бодол бий гэдэг шиг те та хэдэн охинтой? 3 охин. За. Гэхдээ наадах чинь нэрээ зөв юм. Одоо яг тэгэл хүний л амьдрал ямар хүнтэй суухыг таавал таашгүй мэдгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд тий гайгүй хүн шиг хүнтэй сууч юм бол нэг их юм тасалж өгөхгүй юм байна. За тэгээд жаахан гайтайхан шиг юмтай суучвал тэгээд бас тэр охиноо яандаа энэ мэн гэлдэг нилээгдүүл юм бэлдэж өгөх юм байна. Мөн үү? Би зөв ойлгосноо? Тийм ер нь бол тухайн үеийн байдлаар тийм байна. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Ари Иран гинэ
Би ч одоо нэг хүсэг зүйл алгадоо яг бүр өгмөр байна гэвэл би кофе наяг авахулнаа гинэ. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Your Home, Your Zone гэсэн утгаар Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн базартай барилдаанаараа Best Buy-д хамтран ажиллаж байгаа. За Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн базартай барилдаан 3 дугаар сарын 29-нд буюу одоо маргааш тийм үү. Монгол бүхий өргөөн зохион байгуулагдахаас гадна цогцоор шидэх хүрээнд гэрийн хэрэглээний бүхий л тавилга захилгаан барааг бас салбаруудаараа дамжуулан борлуулж байгаа. За 24 цаг дэлхийн хаанаас ч худалдаа авах боломжтой Best Shop Segment-ийг Best Shop Segment сайтыг одоо тун удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа юм байна. За ингээд энэ одоо Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн базартай барилдааны шагналын сан нь за түрүү бөхчүүд бүх 20 сая, үзүр бүх 10 сая төгрөг, за шүвгийн дөрөвтүүлсэн бөхчүүд 5 сая төгрөг, за уран их гаран барилдсан ийм бүхэдээс тусгай шагнал 1 сая төгрөг болох нь байна. За 1 2 3-ын даваанд бол 1 давбал 2000, 2 давбал 300 мянга, за 3 давбал 400 мянган төгрөг авах нэ. За ингээд үзэхээр утсан үзэгчдэд дунд бас суглаа явуулнаа. За нэг азтан ухаалаг буйдан хожих нь байна. 2 дахь азтан дахиад нэг азтан камин 100. За бас дахиад нэг үзэгч 1 сая төгрөгийн азтан болоход нэг азтан гангар шаазангийн ком. За супер азтан Toyota Sea автомашин эзэн болох нэ. Ингээд тавилга гэр ахуйн хэрэглээг цогцоор шийдэх хүрээнд гэрийн хэрэглээний бүхий л тавилга цахилгаан бараг дахин илээ салбаруудаараа дамжуулан борлуулж байгаа. Тэгээ та Ticket-ийн талбараа худалдаа авах боломжтой. За мөн бүхий өргөний кассаар худалдаж байгаа. За тэгээд энэ Best Buy-ийн бүх салбаруудаар бас тасбар худалдаа алгадж байгаа. Хэдүүд дэлгэрэнгүй мэдээллийн 77 77 60 60 гэдэг утаснаас аваарай. 77 77 60 60. За Best Buy гэж салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Your Home, Your Zone гэсэн утгаар Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн базартай барилдаанаараа Best Buy-д хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 89 69 дугаартаа сонсогтой холбогдлоо. 89 69. Эмжил радио. За таны яриа чинь юу ч сонсогдохгүй шүү. За өдрөө минь. За одоо сонсогдож байна. За сайн байна уу? Та сайн дуртай холбоотой. Айгуу гоё биш үү уг нь. За. За би болохоор одоо тустаа гараад 7 8 жил болчихъя. За. За намайг тустаа гарахад манай хадам ээж маань гэрийг маань тустаа гарах хүнд юу өгөх вэ гэдэг чинь хамгийн гол нь тэр хүүхдүүд ч өөрсдөө орох оронгоо ихлэ бэлдээ тустаа гарч штэ. Тэгэхээр тэр хүмүүст юу өгөх вэ гэвэл тэр мэдээж орж байгаа орох оронд нь хэрэгцээтэй нэг бүтээгдэхүүн ямар нэг юм авч өгнө. За. Тэнгүүд манай хадмуудын нэг айгуу гоё юм байдаг хгүй юу? Би нэг хүмүүс ер нь дийлэнх юм байдаг байх гэж боддتي. Манай хадмууд мэдээж нэг юм жоохон настайт том гэр бүлүүд нь мөнгөө нийлүүлээд таа гарч байгаа айл болгондоо заавал гал голомт гэдэг утгаар одоо сүүлийн үед нөө плетгээ авч өгдөг. За. Мөнгөө нийлүүлээд яг ямар плетэг авмаар байна. Тэрийг авч байгаа. Яг тэрийг аваад өгчдөг. За буцаага залуу гэр бүлүүд нь дахиад арай нэг бага хэмжээний мөнгө залуу усууч арай өөртөө арай бага мөнгө хураагаад тухайн айлт нь бас нэг хэрэгтэй угаалгын машиныг аваад өгчдөг. За. Ингээд нөө тустаа орж байгаа айлуудаа ингээд бүр ингээд авч өгдөг тийм бүр уламжлалтай бүр ингээд олон жил явсан юм. Энэ айгуу гоё. Тэгэнгүүт манай наад тустаа гарангууд манай хадмууд ингээд аваад өглөө шүү дээ. Тэгэнгүүт манай гэрхэн тийм байдгүй. За. Би одоо буцаага хэлж чадахгүй шүү дээ. Яна хадмууд ингээд та нар нэг юм хийгээч чадахгүй. Манай ээж хараа ойлгоод. За. Тэг хадмууд нь бас ингээд байдیں۔ Даваад манайх бас олуулаа. Бөөнд мөнгө нийлээд алийг нэг хоёртоо тустаа гарч байгаа юм чинь хэрэгтэйтэй юм авч өгье гэдэг. Манай ах ихчнэр бүгдээрээ мөнгө нийлээд манай гэрийг бүх овжуурнуудын бүх хөшигтөө тогтруулж өгч байсан. Оо за. Тэгэхээр тустаа гарах гэж байгаа улсууд мэдээд гэртний хэрэгтэй юм мөнгө нийлээд аваад өгвөл айгу зүг санагдтыг надад. Хүчээ. Энэс одоо хүмүүс болохоор мөнгөний өччих гээд тэгдэж штеп. Тэгээд мөнгөний өчөө одоо тэгээд тэр мөнгөөр нь тухайн юу авсан гэсэн мэддэггүйсэн. Ядаж би одоо ингээд овжуурлуу харахаар манай гэрээ хавч өгсөн. Мэдээж харахаар хатмууд мань аваад өгсөн гэж бодохоор гоё юм. Юу энэ тустаагаар танах тэгээд тустаа гараад шинэ байранд орсон юм ба штэ. Байрны найр хийсэн үү? Хийсэн. За тэгэхээр энэ тустаа гарах тэгээ байрны найр хийх хоёр чинь
хоёр өөр үстэй. Яг тэгэхээр би яагаад ингэж асууад байна гэхээр байрны найраар бол одоо наад юмуд чинь ингээд цулраад байдаг цулраад байд юм шиг байлээ. Би ч одоо нэг байрны найрмаар хийж үзсэн ч хүн биш л дээ. Тэр хүмүүс ч угаасаа байрны найр хийхээр манаа ингээд дүүнер мөнрийг ингээд харж байхад ингээд хүмүүсийг ингээд бүлэг надаа найзууд ч гэдэм автоо мадан садан ч гэдэм үү те ингээд за админ талынхан ч гэдэм үү ингээд ураад байгаа хгүй юу. Тэгэл тэр хоёр чинь ингээд ураал тэгэл ингээд тэр өрсөн хүмүүсээр эрэх тоолонд нь гэрт нэг орч юм уу те. Гэхдээ дандаа мөнгөөр наваад байгаа хгүй юу. Тэгээд пледэг ч юм ингээд нэмэгдээд байгаа хгүй юу. Тэгэхээр зөвхөн байрны найраар энэ асуудлаа шийдчихсэн юм шүү. Хийхгүй байж хаад тустай гарсан шүү гэдэг сургаад за ингээд шууд аваад өгдөг манай хадмууд бол. Тэгээ аваад хүмүүс ингээд гэрээ маань тогтруулаад тустай гарсан гэдгийг нь баярлаад юм аваад өгөнгөт хүүний хүмүүсийг ядаж ир цай уулгая та гэдэг утгаар. За. Би найр хэлээ шүү надаа ингэрэ гэдэг бол биш арай биш гэхгүй. Зөв. За. Та одоо тэгээд өөрөө хэд орчим насны төлөөлөлөө? Би залуух штэ. Хүүхдтэй юу? Гараал явж. Хүүхдтэй 3 хүүхдтэй. За та өөрөө 3 хүүхдэд тусна гарахаар яана гэж боддог вэ? Ер нь бодсон юм байгаа юу? Хүүхдүүд чинь жаахан л байгаа л байх л та одоо л. Одоо миний бодлоор бол хүүхдтэй бол ер нь заавал тодорхой хэмжээний юм бэлдэж өгөх ёстой гэж боддог. Заавал одоо орох оронд нь үдээд хугацааны дараа яв болох мэдэхгүй л те чадлаа би орох оронд хүүхдтэй бол бэлдэж өгнө. Охтууд бол тэгэл эрэхтэй хөхтэй байгаа явна. Хэрвээ тустай гараад мэдээж хүнтэй суугаад тустай гарвал тодорхойн тогтруулж өгөх маягтай байна гэж. За би дахиад нэг юм асуучих уу. Яг тэгэхээр зэрэг та яг нөгөө нэг дандаа ингээд аав ээжийн төлөөлөл орж ирж исэн бол та одоо аав ээж ч гэсэн та яг нөгөө нэг өөрийнхөө тустай гарсан процессыг яриад нь штэ. Тийм учраас асуугаад байгаа шүү. Та яг ингээд нөхртөөгөө гэр бүл боллоо гэд тэнгүүтээ байраа авсан юм уу? Эсвэл хүүхдүүдтэй болсон хойноо нилээн хойно байр авч тустай гарсан уу? Оюутан багтаа суугаад, оюутан багтаа төрөөд за манад нэг жил амьдраа. Тэгээд байр түрээсэлж хоёлоо хэдэн жил амьдралаа? Нэг 4 жил ирээд амьдсан шүү. За. Тэгээд байр аваад гарч ирсэн. Мөнгөө цуглуулж байр аваад. Зөв. Гэтэ ер нь бол яг одоо ингээд түрээсийн байрны үеэс чинь яг тустай гарсан гэвэл яг тэр үеийг л ярих юм байна те. Ер нь бол би болохоор яг тэгж яваад байгаа. Гэтэ бас түрээсийн байр руу бас гарах чинь бас тийм шүү тустай гарсан гэж явж тийм шүү те. Тэгчээ бас бас л түрээсийн байр. Хоосон байр түрээсэлсэн юм уу эсвэл тавилгатай байр түрээсэлсэн юм уу? Тэгвэл бас харьцангуй гайгүй байна. Зөв. За. Тэгээ яг тавилгатай байр түрээслээ гарахад манай хоёр талаас хоёуланд нь би оюутан. Нөхөр дөнгөж ажлын гараанд гарч ирсэн болохоор хоёр талаас хоёулан бас мөнгө өгч ирсэн. Зөв. Хэрэгтэйтэй юм аваарай гэж аяга хүртэл гамбанзаа хүртэл авч ирсэн. Тэгээ штэ. За. Энийг л яриулах гэдээсэ. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Чулууматал усан дорж гэж сонсогч мэдсэн байна. Өдийн мэндэ охиндоо галтгооны тавилгыг хийлгэж өгч байла. Хоёр хүү өөрсдөө бүх юмаа бэлдээд гарцгаасан гэж байна. За дараагийн сонсогч 83 тик 2-т дугаартай сонсогтой холбогдлоо. 83 тик 2. Эмнэлэг радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би нэг 35 настай юм. Тэгээд одоо 2 хүүхэдтэй. За. Би яг нэг өөрийнхөө амьдрал тохиолдсон кейсүүдээс хүүхдүүдтэйгээ холбож их бодох туфтаа л та. Тэгээд одоо жишээлбэл манай аав ээж маань ах хөтөрийг хөдөлмөрлөж одоо хүний нутагт боловсралтай болгоод ингээд болсон байгаа. Тэгээд би одоо ингээд боддог байхгүй хүүхдүүд дээрээ одоо шинэхэн авалдаад ихтэл одоо бас гизээ мэдгүүл ингээд бас энэ сэдв ярих байх. Тэр үед нь би бол хүүхдүүдэд боловсралтай болгоё. Нэгдүгээр, хоёрдугаар үр хүүхдүүдэд заавал юмыг бэлдэж өгөх хэрэгтэй. Тэр манай өөрсдөө юмаа бэлдээд явуул дээр гэдэгтэй санал нэгддэг. Тэгээд надад нэг сонирхолтой гэвэл хятад хүмүүсүүд болон Америк хүмүүсүүдийн юунууд байна л да. Тим кейсүүд байна. Нөгөө намайг оюутан байх үед хятадууд хүүхдүүдтэй
их анхаардаг. Охтуудыг бол ер нь л гаргуунд маягдаг. Америк бас яг ялгаагүй тэгдэг байсан л та. Тэшүүл Америк багштай байдаг нэг хоёр дотны найз байдаг байсан л та. Тэр багш маань хэлдэг байсан. Намайг 18 настай байхад аав ээж маань намайг өөртөө хоолоо олж идгээл хөөгөл гаргасан гэрээсээ. Харин ихчиг маань тэгдэгвэ. За. Маань юу хэрэгтэй гэдгийг байнга бүх юмыг нөгдөг барьдаг гэж хэлжтэй. Надад их сонирхолтой санагддаг байсан л та. Чи яаж амьддаг? Би нэг скватрын жолооч болоод ингээл амьдралаа эхлүүлсэн. Одоо би ингээд хятад багшлаа явж байна. Би тэнд ерөөсөө гомддоггүй гэдэг тийм ярьжсэн надад сонирхолтой санагдчихсан. Хятадууд болохоор хүүгээ бизнес ямар нэгэн бизнес эхлүүлдэг. Тэн дээр дампуурдаг, дахиад эхлүүлдэг, дампуурдаг. Амжилтанд олох хүртэл нь тэр хүүгээ дэмжиж байдаг. Охтуудыг ерөөсөө тэгдэг. Монголчууд болохоор тэгж ярьдаг шүү дээ. Хөтлөөр харам гэж. Монгол эцэг эхчүүд болохоор хэдий одоо энэ хүмүүсүүд хүүхдийг биеийн даалгах гэж ярьж байгаа боловч цаанаа сэтгэлийн мөхөрт нь ямар нэгэн хэрэгцээтэй юм болвол тэр үед нь тусандаа гэсэн бодол бол бүх эцэг эхчүүдийн толгой дотор байдаг. Бас байна. Байлгүй яг энэ чинь миний л үр хүүхэд дэмжинтэй тийм үстэй тий. Тэгэнгүүтээ миний бодол бол нэгдүгээр би үр хүүхдүүдэд боловсролтой болох хэрэгтэй. Дараа нь үр хүүхдүүд маань өөрсдөө амьдралаа зохиогоод явах. Биеийг нь даалгах гэдэг нэг юм одоо манай өнөөгийн нийгэмд их чухал болов гэж би санагддаг. Яг тэгэхээр хүүхд бие даагаагүй хүүхэд болохоор ингээд амьдрал дээр хүл алдах нь их байдаг. Биед багасаа бие даагаад сурцсан хүүхдүүд бол амьдралд нуурахгүй байх гэдэг талтай л боддог доо. Зөв. За холбогдсонд баярлалаа. Баярлалаа. За, оги гэдээ сонсогчсон байна. Нас боломж 2 байсан дээрээ том хүүдээ байр авч өгсөн. Цаашдаа амьдралаа яаж авч явахаа өөрөө зохицуулаад явна үсттэй гэсэн байна. За, хамгийн сүүлийн сонсогч 99-10 дугаартай сонсогтой холбогдлоо. 99-10. Эмжил радио. Байна уу? За байна өдрийн минь. Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За, таныг сонсож байна. Би 6 охин нэг хүүтэй. За, тэгээд одоогоор бол том охин маань арай л түнтэй суугаагүй байна л та, тусдаа гаргаагүй байна. Гэхдээ өмнөх тэр нэг эмэгтэй ихтэй миний өмнөх 2 сонсогчтой ер нь жоохон бодол нэг би өөрөө бол тусдаа гарахтаа гадам тал нь гал голомт гээд билетгийг авч өгдөг те. За одоо эмэгтэй хүүхэд гээд одоо миний талаас бол ээж маань хүнжил гууц. За тэгэл тоогоо шанах те. Гон хэрэглэгдэх бүх зүйлийг ингээл авч өгч исэн. Тэр надад бол одоо яг тэр ээжээсээ үүлсэн за тэр хадам талаасаа харж суралцж байгаа дотроо бодож байгаа бодол бол одоо хүүтэй бол хамгийн түрүүлж та гал голомтыг бэлдэж өгнө тий. За байрыг авч өгнө. За тэгээ мэдээж эрэг гал залгаж байгаа удам залгаж байгаа хүү учраас эцгийн гадаас гад тасарж байгаа учраас байрыг авч өгнө. За тэгээд байранд нь билетийг авч өгнө гэж бодсон байдаг. За охтууд дээрээ бол эсэргээрээ мэдээж эмэгтэй хүн бол одоо эрэгтэй хүний нөмөр нөөлөх те эрэгтэй хүн бас арай илүү би одоо хилэмж би чадамжийн хувьд арай илүү одоо байдаг гэдэг утгаараа ноён нуруу гэдэг утгаараа ер нь одоо гэр орноо бэлдэж юм нь одоо татрах тэр балтогоо хүнжил хууц одоо тоогоо шанах бүх юм бэлдэх ёстой гэсэн бодолтой байдаг. Яг тэр жишээрээ 6 охиноо бол яг тэр тусдаа гаргана. За хүүгээ бол одоо сайхан ихнэр дагуудад ирэхэд нь яг тэр ёс зайгаа яаж эцгийн гадаас гарахад яадаг тэр зан заншлыг бүгдийг хийнэ гэж бодчих. Та 6 охин төрүүлснийхаа дараа хамгийн сүүлд 7 дахь нь ганц хүү төрсөн юм уу? Үгүй 3 охин гараад сүүлд аргийнхаа таруулгаас айдаг байсан. Үзүүлэхээр л охин гэдээсэн. Тэгээд 4 дахь яг нөгөө 2 дахь одонгийн маань хүүхэд хүү за хүүтэй хань гаргая гэсэн дахиад 3 охин гарчихгүй юу? Тэгвэл яг дээрээ 3 ихчтэй доороо 3 эмэгтэйдтэй яг голынх нь юм биш үү ганц хүн. За. Тэгээд одоо яг энэ өмнөх залуугийн ярьж байгаа шиг бас миний бас дотроо зүгээр аав ээжээс гадна энэ зан заншлаас гадна хувь хүний миний дотор энийг бодол байдаг нь бол өөр хүүхдүүд дээрээс одоо тусдаа гарч туурах тусгаарлагт нь бол одоо өв хөрөнгийг нэг тийм амар уртаа байхгүй нэг амар тавихгүй боловсролт нь оюунд нь хөрөнгө оруулалт хийж өгөө тий боловсруулъя
Хаашаа л одоо үнэхээр босгод авч чадвал тэр улсад нь тэр нутагт нь энэ газараа одоо тэр боловсролд нь оюунд нь хөрөнгө оруулалт хийж тэр одоо хөгжүүлэх сурч мэдэх тэр зүйлд нь бол мөнгө харамлахгүй гэж боддог. Зөв. За. Эрэгтэй хүүхдийг бол би нөгөө одоо эрэгтэй хүн болоод ингээл гараал ус аваад ч юм уу мод түлээ харлаад ч юм уу хар бор ажил хийгээд ч юм уу амьдрч чадна. Хүн хүүхд бол яг тэрний эсрэг байдаг учраас боловсралтай, эрдэм мэдлэгтэй юм байх хэрэгтэй гэдэг нэг юм яриа байдгийа. Тэрэндээ тулгуурлаад боловсрох ёстой, эмэгтэйч хүн боловсрох ёстой тийм болохоор хоёулын нь боловсролд нь маш том хөрөнгө оруулалтыг хийгээл хуучны зан заншлыг нэг 70% нь барайл 30% нь өөрийнхөөгөө тулгуурлаад ингээ гой тустаа гарганаа гэж бодсон. За окей. За холбогдсон баярлалаа. Нэвтрүүлгийн маань цагч өнгөрлөө. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 28-ны Баасан гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хилэн чанад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашин лизингийн үйлчлэгээр iLease за мөн Your Home Your Zone гэсэн уриатаагаар Best Bazaar 2025 чансаа өндөр 64 мөрхийн баазартай барилдаанаараа Best Buy-дан хамтран ажиллалаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагрынхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонсны дараа үдээ ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3